За сайн байцгаана уу гоодлынхаа. За бид нар ингээд өмнө Эрдэнэс цаг бит хоёр маань яриагаа дуусгаагүй. Тэгээд дараагийн дугаарт үргэлжлүүлээд ярья гэдгсэн. Ер нь бол яг би чинь нөгөө айгүйх олон хүүхдтэй хүн нуршуу ярьдаг, энийг юмаа давтан ярьдаг болохоор бас нэг асуултанд нь урт хариултууд өгөөд яалтчгүй ингээд ярилцлага хоёр дугаар болгоод сунгачих шиг боллоо. За тэгээд дахиж бид нар цаг зориулаад бичлэн ирсэн Эрдэнэсэгтээ баярлалаа. За дахин уулзж байгаадаа баяртай байна. Сайн байна уу Годолын сонсогчдоо. Тэгэхээр амгалан багш маань бас ингэж дахин асуултуудаа үргэлжлүүлэх боломж олгосон явдалд туйлын их баяртай байна. Тэгээд энэ сэдв маань өөрөө бас хэдэн ч дугаар үргэлжилж мэдэх байх. Гэхдээ би энэ удаагийнхаа яриагаар бол багшаасаа товчхон зөвхөн асуултууд тавина гэж бодож байна. Тэгэхээр туйлынгийн яриа багшаа ангижирлын тухай хүн ихнээд тэгээд түрүүчийн дугаар дээр орсон байгаа шүү дээ, тийм ээ. Би бас яг энэ ангижрал гэдэг сэдвээ танад үргэлжлүүлээд бас бидэнтэй уучлаач гэж хүсгэсэн. Тэгэхээр бодож байгаа асуулт маань ангижрал, за магадгүй татгалзал, тэгээ уучлалын тухай юм болоо гэж би бодож байна. Ер нь бол одоогийн нийгэмд Монгол улсын маань хувьд гэр бүл салалт бол бас нэлээд анхаарал татсан сэдв байгаа, тийм ээ. Тэгэхээр ингээд салтын дараа яваад өгсөн хүнээ буруутгах, тэр хүнээс ангижирч чадахгүй байгаа явдал бол эмэгтэй хүмүүсийн хувьд бол нэлээд том болов болов. За манай ээжүүдийн хувьд ч гэсэн энэ цаад хүнээ уучлах чадахгүй, насаараа шаналаад явж байгаа ийм дүр зургуултаас тулгарч байна. Тэгэхээр буруутаа гэж бодож байгаа тэр хүнээ уучлахын тулд ямар алхмаас эхлэрэй гэж та зөвлөх вэ? Бизнесгээ маш олон алхам хэрэгтэй. Би ингээд зүгээр за тэр алхмаас эхлэрээ гээл ганц алхмыг ярихад бол айгүй өрөөсгөл зүйл болно. Уулаасаа энэ уучлах, өршөөх гэдэг зүйл бол бидний бараг л насан туршдаа хийдэг зүйл маш их урт хугацаа шаарддаг. Ялангуяа салтын дараах яг хоёр хүн ингээд бие махбодоор салчиж болно тий газар нутаг байршил хаягийн үед ингээд хоёр тийшээ болчих боловч нөгөө сэтгэл дотроо тэр хүнийгээ бүрэн уучлах, өршөөх гэдэг зүйл бол хэдэн 10 жилээр үргэлжилдэг. Бид нар өөрснийхөө түүхээр мэднэ, ээж нарынхаа түүхээр мэднэ. Олон ээж нар маань, эмээ нар маань уучлах чадахгүй байсаар байгаа л энэ хорвоогоос явсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол хамгийн хэцүү зүйлээ. Яагаад хэцүү байна гэхээр зэрэг бид нар маш их омогтой. Хүн болгон маш их омогтой. Тэгээд тэрмүү өстө намайг яаж ингэж чадчихэна гэдэг л бодол шүү дээ тий. Тэр миний хамаг амьдралыг ингэж балалсан. Ингээд намайг ингэж зовоосон, тэгсэн ингэсэн гэдэг энэ бодлууд чинь ингээд амар хурц өргөсүүд болоод бидний ингээд зүрхийг ингээд өдөр болгон зулглаал өвтгөөл ингээд татгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ тэр хүний ингээд хийж исэн зүйлстэй надтай хийж исэн миний хүүхдүүдтэй миний амьдралдаа хийж исэн зүйлс эсвэл хийгээгүй тий миний бодлоор хийх ёстой ч юм уу тий байсан зүйлийг хийгээгүй тэр зүйлсийг бодохоор маш муухайгаар хэлэх юм бол өөрөөсөө алаа хийчмаар ч юм уу тий санагдахгүй бол зөндөөл байна. Эсвэл бараг өөрөө бүр ингээд тэр юу гэдгийг тэр хорсол уур хилэндээ дил бүсэрчмээр тий тийм их хилэн бидний дотор хуримтлагдчихэдэг шүү дээ тий. За тэгээд яг энэ сэтгэлийн хөдөлгөөнийг жоохон намсгаж болно. Сэтгэлийн тэнцвэрийг түр хугацаанд тогтоож болно. Янз бүрийн тэр бясалгал байдаг юм уу, сэтгэл зүйн аргууд, сэтгэл засал тий хувс гэх мэтэр тий түр зуул тайтгарч болно. Гэхдээ нөгөө хорсол чинь алга болдгоо. Зүгээр тайвшир түр зуул хугацаанд ингээл мартагдах ч юм уу гайгүй болж байгаад өмнөхөөсөө илүү хүчээр ингээл эргээл гараад ирдэг. Жилийн дараа ч байж болно. Түр тий бид нар тэр жилийн дотор бол өөстө сайхан тайвширцсан ингээл бүх юм баг дуусчлаа гэл ингээл явж идэг штэ. Гэтэл үгүй тий. За сургалтанд бид нар мэдэн штэ Эрдэнэс аавыгаа уучлах гэж юу болдог вүлээ тий. За ингээл Монголын амьдралд их байдаг зүйл архитэлт тий. Олонхын маань аав нар дандаа ууж исэн уухаараа юу гэдгийг юр бусын хүмүүмүсийн ааш авир гаргаж исэн ээжийн маань бидний нүдэн дээр харгисэлж исэн ихчдүүсийн маань хүчрхийлж байгаагаа бүр ингээ хар гэд харуулж исэн ийм аав нар хүртэл байгаа шүү дээ төрсэн эцгүүд. За тэгээд энийг бүр ингээ олон жилээр хийж исэн бүр 4-5 настайгаас нь эхлээд 16 17 8 нас хүртэл нь гэрээсээ явх хүртэл нь охин үрээ хүчрхийлж исэн ч юм уу охин үрээ биш маа гэхэд ээжийг хуурж исэн гэр орноо сүрүүлж исэн ер нь тэр гэр бүлийн бүхэл хүмүүсийг тамд байлгаж исэн гэсэн үг шүү дээ тий. Энэ хүнийг
одоо уучлах ямар хэцүү байдаг вүлээ те. Гэтэл бид нэр чаддаг штэ те. Уучладаг, сүүлдээ бүр өрөвддөг. Бүр болдгсон бол одоо аавынхаа баг ээж нь болоод ганц өдөрч болтугай тэр хүнд нэг амар тайвныг өхөнсөн гэдэг одоо тэр цэг дээр бид нар ингээд өөрснөө хурж очдөг те. Өөрийнхөө ухамсараар одоо ямар нэгэн гадны ховс ч юм уу, би одоо та нарт ямар ч ховс юм уу сэтгэл засал хийдгүү штэ те. Шууд утгаараа ямар нэгэн ятгалаг ухуулга одоо юу гэх юм, за одоо чи аавгаа уучлуулчлээ дээдгүү боловч бид нар өөрснөө одоо тэр энэ 35 хоногийн сургалтаар тэр цэг дээр явж очдөг. Зарим маань 35 хоног дотроо багтаж очдог, зарим нь жоохон хожуу очдог, зарим нь одоо хагас жилийн дараа очдог, зарим нь бүр хэдэн жилийн дараа ч гэсэн очино. Гэхдээ бол сургалт одоо биднээс тэр алхмуудыг бол зааж өгдөг. Тэр олон хоногийн турш одоо тэр хийдэг тэр зүйлийг би одоо за эхний алхам энэ шүү гэдэг ингээд хэлэх юм бол одоо баг хинт ч хэрэггүй, баг сонсноосоо сонсоогүй дээр шахуул юм болгоно л доо тий. За зүгээр хамгийн товчтой хэлэхэд бидний одоо тэр уучлалцдаггүй байгаа аавууд байдгийм үү, нөхрүүд байдгийм үү, хайртай хүмүүс байдгийм үү, зарим тохиолдолд үр хүүхдүүд хүртэл байгаа шүү дээ тий. Бид нар одоохондоо яг бид нар тэр юмыг амсаагүй байгаа ч гэсэн одоо настай хүмүүс хэлхэл ахaltaа одоо яг өгтлүүр харам гэд бид нар бол ээж аав бид нар яаж зовоож ирсэн, үр хүүхд бид нар яаж зовоож ирснийг манай нийгэмд бол ярьдаггүй. Гэвч одоо үр хүүхдний эцэг ихээ голгүй гомдоож исэн ийм юмнууд бол бас зөндөл байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр аимшигтай амьтад чинь бол одоо яг ингээд бэлнээрээ тэнгэрээс унаад ирчээгүй шүү дээ. Ийм аймаар болтлоо маш хэцүү зүйлсийг туулсан байдаг. Өөрснөө маш тийм аимшигтай хэрцгийл дунд торинсон байдаг тий. Үнэт зүйлс гэж юу байдгийг үнэнч байна, хайрлна, хайрлуулна, нээлттэй байна, эмзэг газраа харуулна гэж юу байдгийг яг адилхан одоо тэр бусны эмзэг хүндүр газрыг одоо хайрлна, хамгаална гэж юу байдгийг мэдгүй хүн бусдад ер нь юу өгөх юм бэ? Өөртөө нь тэдгээр зүйлс одоо энэ ойлголт, энэ хэв маяг, сэтгэлийн энэ дадал байхгүй байгаа хүн чинь одоо яаж бусдад өгөхлээ тий. Тэгэхээр зэрэг тэр чин дотор нь одоо тэр хүмүүсийн ихэнхийнхэн дотор тийм үзэн яталт байгаа. Тэгэхдээ тэр золгүй бага нас, золгүй өсвөр нас, хэцүү одоо тэр амьдралын замууд тий. Одоо янз бүрийн хэлбэрийн өс хонзон байдаг. Энэ занал зүхэл байдаг. Ганцхан тодорхой хүнийг биш те бүр амьдралыг хувь заяагаа энэ орчлон хорвоог өөрийнхөө удам судрыг ер нь баг амьд байгаагаа хүртэл ингээд занаж зүгж байгаа. Одоо дотор нь бүр ингээд халигж асгарсан тийм их зовлон л байгаа шүү дээ. Тэрийг л ингээд бусдад ингээд өгдөг байгаа шүү дээ. Тэр хүний ерөөсөө одоо юу гэдгийг байгаа царай нь л одоо энэ байгаад байгаа байхгүй юу? Бид нар тэр хүнтэй чинь тодорхой шалтгаанаар учирсан шүү дээ. Одоо тэр хүмүүс юу гэдгийг бид нар ингээл өстой ямар лайланчгаар учраа гэл одоо энэ үгийг аягүй сайн мэдэн шүү дээ тий. Яг үнэндээ бол бид нар яг үнэндээ лайланчгаараа л учирсан шүү дээ тий. Тэгээд ер нь тэр хүний гараас амсаад байгаа тэр зовлон хүчирхийлэл одоо юу байдгийг тий зодуур одоо зовлон тэрийг бид нар одоо амсах тэр үүлээ улаасаа хийцэн байгаа нь тодорхой. Сэтгэл зүйн шинжилгээ ухаан бол уулаасаа энэ олон амьдрал урт хойд төрлүүд байдгийг нөхлийн зөвшөөрдөг. Уулаасаа тэрэн дээр суурилж одоо сэтгэл заслын тухай яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бид нар болвол одоо юу гэдгийг ганцхан энэ амьдралаар хязгаарсан юмны тухай ярихгүй байгаа болохоор одоо хэрвээ энэ дугаарыг анх удаа сонсож байгаа хүмүүс бол жоохон гайхаж магадгүй байнгын сонсогч нар ч юм уу одоо намайг дагдаг сэтгэл эвдэрлэлийг дагдаг хүмүүс бол ерөөхдөө мэдэх байх тийм үү. Тэгэхээр тэр хүний гараас амсаад байгаа зүйлээ бид нар тэртээ тэргүй хийцэн байгаа. Зүгээр одоо энэ насандаа энэ хүний гараас амсах одоо ийм одоо хувьтайч гэдэг юм уу одоо ийм тавилантайч гэдэг юм уу тийм ийм үйлдэл байж яг тэр одоо юмыг амсах тэр цэг дээр нөгөө хүн маань байж таарсан л байгаа байхгүй. Тэрнээс биш огт миний хизээч амсах ёсгүй юмыг тэр хүн амсуулаад одоо ингэж байгаа зүйл ерөөсөө биш. Тэгэхээр ингэж ярихаар нөгөө хүчирхийллийг амсаж байгаа, гэмтэл авж байгаа энэ хүмүүст мэдээж айгүй гомдолтой байдаг тий. Ялангуяа бага насны хүүхд хүчирхийлүүлж байгаа нь одоо тэгэхээр зүг болж таарах нь уу, итгэхгүй байж байгаа юм хийцэн болж таарах нь уу гэж туйлшрах хүмүүс байдаг. Өнгөц харахад ч гэсэн туйлын харамсалтай эмгэнэлтэй тий. Гэхдээ тэр 5 настай одоо бага наснаа ч юм уу одоо тэгж хүчирхийлэл амсаж байгаа хүн маань яг одоо энэ насандаа л анх бий болчоогүй тий. Өмнөх одоо төрлүүд байсан одоо хязгааргүй их тэр үйлүүд байсан гэдгийг бид нар ингээд мэдж байгаа шүү дээ тий. Гэхдээ энийг хүлээж авах маш хэцүү. Одоо энийг бол бид нар ухамсараараа ингээд одоо би ингээд чамд ярихад эренцгэж толгой тохиол би ч гэсэн одоо ингээд ийм шүү дээ гэж ярьж байгаа боловч яг тухайн мөчид бидний мэдж байгаа зүйл бол тэр өмнөх хойдох амьдрал огт биш шүү дээ тий. Бидний мэдж байгаа зүйл бол би зовж гинөө
гэдэг тэрэл зүйлтэй би энэ хүнийг үзэн ядж байна. Энэ хүнийг би одоо шийтгүүлээсэ гэж хүсэж байна. Одоо миний мэдэрч байгаа тэр зовлон л миний хувьд бодит байдал байгаа шүү дээ, тийм. Яг одоо энэ цаг мөчид мэдэгдэж байгаа энэ зүйлээ бид нар ингээд энэ бүх юм гэж сэтгэхэд энэ л бол бодит байдал. За энэ хүн бол туйлын буруутай. Би бол өөрөө туйлын хохирогч гэж сэтгэхэд ингээд зүтгэлээд ах юм бол бид нар өөрийгөө чих утгаар нь одоо тамийн оролт унгаан штэ тий. Яаж одоо тэр хүнийг шийтгэх вэ? За тэр хүнд би одоо өчнөө юм өгсөн байгаа тий. Одоо юу гэдгийг эрүүл мэндийн залуунаас эд хөрөнгө одоо хайр сэтгэл тэр өгсөн юм би яаж одоо тэр муугаар эргэж төлөвлөх вэ гэдэг ч юм уу тий. Шар махта натаага түхинсэн гэдэг ийм хорсол одоо ингээд бидний дотор байгаад энэ хорсолдоо бид нар хөтлөгдөөд явах юм бол өстой ирээдүйд тэрнээс илүү зовлон амсах юмыг бид нар ингээл хийж эхлэх байхгүй юу тий. Одоо юмыг энүүгээр дуусгах биш харин одоо өөр зүйлсийг бид нар ингээл эхлүүлээ цаашаа явна гэсэн үг тий. За тэгэхээр яг одоо энэ мөчид энэ одоо цэг дээр л бид нар зогсоод жинхэнэ одоо нөгөө нарийн тооцоо гэдгийг чинь бодох хэрэгтэй цаг байхгүй юу. Гэтэл бид нар одоо нэг 5 төгрөгөн дээр яаж нарийн тооцоо боддог вүлээ те би одоо алдагдал орлого зарлагаа бодохдоо бид нар ч өстой туйлын нарийн байгаль тооцоо боддог ш. Тэгвэл бид нар өөрийнхөө амьдралд хандаад би өнөөдөр юуг амсаж идэлж байна. Ирээдүйд би юуг амсаж идэлхээс өөрийгөө яг одоо энэ мөчид аварч болох вэ гэдэг тооцоог хийх цаг одоо байхгүй. Одоо жинхэнэ тооцоо гэдэг чинь тэр л байна. Тэрнээс бусад бүх зүйлийг бид нар алдчихл байдаг, олж авч л байдаг тэр зүйл шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тийм их үнээр ирээдүйд амсах энэ насандаа амсах бүр ирээдүйн олон төрөл дамнуулан амсах тэр их зовлонгийн үнээр яг одоо энэ үнийг ядлах хэрэг байна уугүй юу? Тэ эсвэл би одоо тэрнээс татгалцах уу те? За одоо яг энэ хүн уучлахад хэцүү байна, өршөөхд хэцүү байна. Гэхдээ би одоо яг өөрийгөө жолоог татаад те. За ирээдүйд амсах юмнаас одоо би яг одоо татгалцъя гэх юм уу те. Бидний сэтгэлийг дотроос одоо тэр айхтар хүчил шиг түлээд те одоо бүр ингээ хуухлаад доторх юм нь одоо өмрүүлээд байгаа тэр их уур хорслоос ангижрах уу эсвэл одоо зүтгэснээрээ зүтгээд нөгөө шудраг ёсоо тогтоох уу гэдэг тооцоогоо одоо бид нэр хийх хэрэгтэй байгаа шүү дээ тий. За ялангуяа энэ үйлдэлийн маань нөгөө миний үзэн ядаад байгаа хүнээс бүтсэн тал хувь нь бүтсэн 50% бүтсэн хүмүүс ингээ харж байгаа бол тий бидний хүүхдүүд тий. Миний хувьд одоо бүрстэ хорсолтой заналтай тэр хүн боловч хэдэн хүний хувьд болвол эсвэл нэг хүний хувьд ч юм уу тэр хүн чинь болвол одоо аав нь үнэт хүн байгаа шүү дээ тий. Одоо оршихуугийнх нь тал нь болсон. Тэгэхээр ийм хүмүүс харж байгаа үед хэрвээ би одоо тэрийг ярьж хэлж бодож үйлдэж ингэх юм бол бүр хэцүү зүйл болно шүү. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар дундаасаа хүүхэдтэй бол бүр давхар тооцоотой байх хэрэгтэй. Би нэг хүнээс сонзонгоо авах яах вэ? Тэгээ би уучлахгүй гэх яах вэ? Энд бас нэг хэсэг хүмүүст одоо миний энэ үйлдэл бас нөлөөтэй шүү гэж давхар бас тооцоо бодох хариуцлага тий. Тэгэхээр зэрэг ингээд энэ цэг дээрээс бодоод үсэх юм бол өршөөн тэр хүнийг өршөөн уучлах гэдэг бол бидний хувьд байж болох хамгийн том олз байгаа байхгүй юу? Би ирээдүйд өөртөө учрах байсан маш их зүйлээс ингэж татгалзаж байна те. Энэ насандаа ч гэсэн зовх байсан олон зүйлээс татгалзаж байна. Магадгүй үр хүүхдүүдийнхээ сэтгэлд би өөрийнхөө гараар тарих байсан тэр ус сонзонч байдаг юм уу? Миний нүдээр аавыгаа харж одоо насан туршдаа ингэж буруу сонголт хийх энэ зүйлээс үр хүүхдүүдэд аварна гэдэг чинь хамгийн том олз байгаад байгаа байхгүй юу? Тэгээд яг вэ ер нь салалт болвол хүний амьдралд тохиолдож болох хамгийн амар зүйл биш шүү дээ. Яг тухайн мөчөд одоо яг энэ мөчөд тэр салалтын хэцүүг мэдэрч байгаа эсвэл одоо салах шийдвэр гаргаж ядаж одоо шийдэж ядаж суугаа хүмүүст бол салт хамгийн аимшигтай санагдчихэж болно. Одоо тэгээ ялангуяа одоо шүүхээр яваад ч юм уу одоо бүх маргаантай асуудлууд гараад тэр нь ингээд хэдэн жилээр сунжраад яваад байгаа хүмүүсийн хувьд бол салт аимшигтай юм шиг яг энэ мөчөд санагдчихэж болно. Гэхдээ яг хүний амьдрал тохиолдож болох зовлонгуудтай ерөнхийд нь харьцуулах юм бол салт бол хамгийн амар зүйл өрөөсөө биш. Харин одоо биедээ бүр ингээд өстой нэг тамийн сахиул шиг, тамийн харгалзагч шиг ингэж өдрөө болгон биенийндээ ингэж аимшигтай зовлонд идлүүлж бүх насаа барах л аимшигтай. Тэрийг ингээд үр хүүхдтэй харуулж ингэж одоо хосын амьдрал гэдэг чинь ийм байдаг юм аа, ийм хэцүү байдаг юм аа гэж одоо үр хүүхдтэй харуулж энэ хэв маягийг үр хүүхдтэй дамжуулах юм бол энэ бол хамгийн аимшигтай зүйл байх гэдэг байгаа байхгүй юу? За нөгөө талаасаа бас за би уучлахгүй би яадаг ч байсан уучлах чадахгүй
чадахгүй гэдэг шийдэлд хүрэх бол бас нэг эдгэрлийн эхний алхам байж болно. Бас ер нь би ганцаараа байж чадахгүй байна уу? Ганцаараа байгаа салаад ч юм уу те ингэж байснаас одоо энтэйгээ ингээд зурлаад энэ одоо чигээрээ насаа барья гэж шийдвэр гаргах нь бас нэг алхам байж болно. Ер нь ингээд яг өөрийнхөө хувьд үнэн байх нь хамгийн чухал ихний алхам байгаа байхгүй. Тэгэхээр салалтын дараа уушилж чадахгүй байна гэдэг зүйл бол ганцаараа байж чадахгүй гэдэг тэр нэг бодлоос их үүсгэлтэй байдаг болов. Харин миний хувьд бол хүний амьдралд энэ ганцаардал гэдэг зүйлийг том олж шагнал юм шиг харагддаг бас болчиход байгаа юм л та. Би саяхныг хүртэл олонний дунд байхдаач тэр ихээхэн ганцаарддаг байснаа бол анзаарсан. Харин нөгөө сэтгэл эдгэрлийн лекцүүдтэй уулзраад одоо жилийн хугацаанд одоо сонслоо штэ. Бодолчод өдөө олон сэтгэл эдгэрлийн нэг лекцээр амьдралаа эхлүүлж байгаа. Тэгэд энэ хугацаанд одоо олж нээсэн өөртөө нээсэн нэг тийм чухал зүйл бол за би одоо бол ганцаардаж чадах юм байна. Би өөртөө байж чаддаг боллоо шүү дээ гэдэг нэг тэр мэдрэмжийг авсан юм байна байхгүй юу. Тэгэхээр энэ нэг талдаа нэг тийм эми ургамал шиг гашуун юм шиг зүрхнийхээ гүнээс ингээд тэнийг ингээд бүр чимшрэн ингээд мэдрэхэд энэ үнэхээр хэрэгтэй мэдрэмж надад байсан юм аа. Тэгээ яг хөө энийг идэл мэдээч хэрэг энэ хүртэл жилжингээл оюун ухааны оюун санааны хөдөлмөр хийсэн юм шиг надад санагдчихэ. Би танаас ер нь бол багшаа ганцаардаж сурна гэдэг ганцаараа буюу өөртөө байж сурах сэтгэл зүйн хувьд одоо насанд хүрж байгаагийн нэг илрэл юм болоо гэж ойлголоо багш. Тийм тэгж хэлж болно. За би яг энийг ингээд өөрийнхөө үгээр ингээд хэлэхэд үзье л да тий. Ер нь бол ингээд амьдралын эрхээр гэдэг юм уу тий бага наснасаа ингээд бие даацсан ганцаараа байгаад сурцсан гэдэг юм уу тий өөрөө ингээд шийдвэрээ гаргадаг сонголтоо хийж чаддаг байх юм болвол одоо ингээд бага наснасаа эхлээд ингээд хөвшөө дадаад сураад одоо ингээд нас биенд хүрч байгаа хүнд бол амьдрал хайцангуй хөнгөн байдаг. Эсвэргээрээ ингэж сураагүй хүүхэд одоо ингээд яг одоо насанд хүрэхээр тэр чинь яалтчгүй л аав ээжээсээ тусдаа ч юм уу за аав ээжийн хажууд ч гэсэн тэр хүн чинь одоо ингээд нэг нас биенд хүрсэн хүний амьдрал харилцаанд нэг орох хэрэгтэй болно шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ингэж сураагүй хүүхдэд амьдрал айгу хүнд хорвоо одоо эсвэл хатуу санагдана. Ер нь хүн болгол өөрийнхөө ертөнцид амьдардаг шүү дээ. Ертөнцийг чи энийг мэдж байгаа тий. Нэг гэрт амьдарч байгаа хоёр хүн хүртэл одоо нэг нь ингээд амьдралд талархаад амьдралаас бүрстээ ингээд авах хэвээр юмнуудаа бүр аваад тэрэндээ ханаад бүр одоо юу гэдгийг тий өстө бүр ингээд цэнгэж яхад яг нэг гэрт нэг оронд нэг тогооноос хоол идээд нэг дээвэр дор амьдарч байгаа хүн болохоор зэрэг бүр ингээд амьдралыг зүхээд хорвоог хүмүүсийг хараад зүхээд те одоо зөвхөн энэ бүхнийг мартах мансуурах замаар л одоо өдөр хоногийг барж байгаа ийм амьдралууд зөндөө байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хүмүүсийн амьдарч байгаа ертөнцид бол ерөөсөө тавцдаггүй. Олон юм дээр одоо жишээлбэл эрдэнэсгээ бит хоёрын ч гэсэн ингээл нөгөө үзэл бодол нийлээл ингэж байгаа боловч бит хоёр ертөнц бол бас л давхцахгүй л байгаа шүү дээ. Тодорхой нэг цэгүүд дээр бит хоёр бол үзэл бодол нэг байж болно те. За ер нь бол ингээд тэгээд энэс ингээ харахаар амьдралын нөхцөл байдал гэдэг бол хамгийн гол зүйл ерөөсөө биш байгаа. Хүний жаргал зовход тухайн оршиж байгаа амьдралын нөхцөл ерөөсөө гол биш. Бид нар бодохдоо за ядуу байгаагаас болж зовж гин тий одоо тав тухгүй байгаагаас мэдлэггүй боловсралгүй ажилгүй одоо юу гэдгийг байгаагаас бол зовж гинэ л гэдэг энэ нөхцөл байдлууд бол дандаа хоёр дахь шин чанартай. Ерөөсөө анхдагч зүйл бол тэр тухайн хүний би ингэж амьдрнаа л гэсэн шийдэл ерөөсөө ямар ч нөхцөлд бай, хаанч бай, хинтээч бай, хингүүч бай, ганцаараач байна уу? Би ерөөсөө тэгж амьдрнаа л гэдэг ингээд шийдэл хамгийн гол байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ шийдлийг бид нэр хвчлэн нөгөө 5-аас 7 наснда гаргачаад байгаа шүү дээ. Ухамсаргүйгээр тий 70 тухаанаараа гаргачаад байгаа. Тэгээ энийгээ бид нэр өдөр болгон энэ одоо шийдлээ баталж байгаа. За тэр харж байна хүмүүс хөгийн л байгаа үстэй тий амьдрал муухай шүү дээ. Хорвоо муухай шүү дээ. Ийм муухай юм чи ерөөсөө хин энийгээвэ гэл үргэлжийн одоо ингээ анаа дотоод ингээд ийм байдлаар л хорвоог барах юм байна гэж зарим нь шийдэж байгаа. Энийгээ л өдөр болгон тоглуулж байгаа. Нөгөө талаас болохоор зэрэг одоо юу гэдгийг хүн болгон өөрийнхөө ертөнцид оршдгоо. Хизээч одоо энэ миний доторхыг эсвэл одоо чиний доторхыг өөр хинч харахгүй, мэдхгүй, мэдрэхгүй.
Тэгэхээр зэрэг одоо хинээс ч юу ч хүлээж, гордож, гомдож одоо ингээ хин нэг сурах гэж оролдож, хүмүүжүүлэх гэж оролдож тэр хүнийг эсвэл ухааруул, сэхэрүүлэх гэж оролдох ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл уулаасаа тийм зүйл ерөөсөө байдаггүй. Бусдыг хүмүүжүүлнэ, бусдыг ухааруулна гэсэн зүйл ерөөсөө байдаггүй. Хүмүүжин өөрөө ухаарна, ойлгоно л гэдэг зүйл байдаг тий. Тэгэгдэн гэдэг зүйл одоо энэ сэтгэлийн хувьд, хүний хөгжлийн хувьд бол байдаггүй. Одоо хүмүүжигдэн одоо юу гэдгийг надад нэг юм ойлгогдно гэдэг одоо ингээд бусдаар үйлдвэрлэх хэвбэ штэ тий. Тийм зүйл бол энэ сэтгэлийн хөгжлийн замд бол байдаггүй. Дандаа л тэрийг хүн өөрөө хийдэг тий. Тэгэхээр зэрэг энэ зам дээр цор ганцаараа би ингээд ганцаараа юм байна гэдгийг ойлгох болвол өөр нэг хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ одоо саяын миний авсан хоёр жишээн дээр бол хоёулаа л ганцаараа байхыг сонгож штэ тий. Ерөөсөө л би ганцаараа байна. Гэхдээ нэг нь бол хаалттай байх замаар те өөрөө бусдад нэгдэхгүй, өөр лгөө хэнийг ч ойртуулахгүй, өөрөө ч хинч ойртохгүй энэ замаар ганцаараа байх гэж байна. Нөгөөх нь бол нээлттэй байх замаар. Эцээ хүртэлтэй бүр ингээд сул тал одоо юу гэдэг нь уута гүүн гэдэг шиг тодорхой бүгдийг ингээд харуулад гэхдээ би бүр ингэж бүгдийг харуулсан ч гэсэн хүмүүс намайг ойлгохгүй байх бүрэн эрэхтэй надад хинч туслах одоо андгаа тангараг өргөөгүй. Ер нь бол хинч надад бүр туслаад ингээд димнээд одоо хүн надад өгч болох бүх юмыг энэ ертөнцид өгсөн байсан ч хамгийн гол зүйлийг би ингээд өөрөө хийнэ гэдэг одоо ингээд шийдэл байх гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ хоёр хүн одоо эсрэг тесрэг энэ хоёр хүн хоёулаа ганцаараа насыг барж болно. Хүнтэй гэрлэхгүй ч юм уу тий. Эсвэл хоёулаа гэрлэж болно. Өөр хүүхдүүдтэй болж болно. Тэгсэн ч гэсэн одоо тэр нэг доторх тэр нэг мэдрэмжин шал өөр байх гэдэг шүү дээ тий. Нэг нь бол хаалт хатуурал, бул харчлуу. Нөгөөх нь бол нээлт, зөөлрөл, одоо бусдыг бас ойлгох, өрөвдөх тий. Энэ дээр ингээл тулгуурлаж байна л та тий. Тэгэхээр зэрэг ингээд ингэж бид нар одоо тэр сүүлийнхэн жишээгээр ингээд бид нар ойлгох юм бол өөртөө маш нэгүүлсэнгүй хандна. Яагаад гэвэл миний энэ эдэлж байгааг ганцхан би л мэдэрч байгаа. Өөр одоо хэн ч мэдрэхгүй. Миний хань надад хичнээн хайртай ч гэсэн энийг мэдрэхгүй. Миний ээж надад хичнээн хайртай ч, миний үр хүүхдүүд хичнээн бүр ингээд миний өмнөөс бүр өвдөөд үгүй, үхээд үгүй гэсэн ч энийг мэдрэхгүй шүү дээ. Одоо энэ миний амсаж байгаа зовлон би ганцаархнаа амсаж байгаа гэд ингээд бодохоор өөртөө нэгүүлсэнгүй хандна. Тэр чинээгээр бусдад бас инэрэнгүй хандна тий. Одоо бусад хүмүүс дор дороо яг өөрийнхөө тэр зовлонг ингээд эдлээд явж байгаа гэдгийг ингээд бид нар ойлгоно шүү дээ тийм үү. Тэгэхээр зэрэг энийг ингээд ойлгох юм бол бид нар одоо ингээд энэ ядсансан, буцалсан энэ амьдрал донд бид нар хөлөө алдахгүй, замаа алдахгүй ингээд явж чадах байгаад байгаа байхгүй. Тэгээд уулаасаа амьдрал одоо муухай, хүмүүс муухай, одоо юу гэдгийг хорвоо муухай гэж одоо бодох тусам тэрийгэл батлаад байна. Бид нар уулсаа өдөр болгон одоо тэрийгэл батлаад байна. Тэрийг батлах хүмүүс учрна. Тэрийг батлах үйл явдлууд тохиолдно тий. Одоо тэрийг батлах нөхцөл байдал донд ороод байна. Бүр нөхцөл байдал эсрэг байсан ч бид нар нөгөө амьдралын зохиол хэллэгцүүдийг мэдээж сургалтын дээр ч гэсэн ярьдаг тий. Уулаасаа бид нар тийм нөхцөл байдлыг өөрөө ирэхгүй гаргадаг. Өөрөө бүр ухамсаргүйгээр одоо тэр нөхцөл байдлуудыг гаргадаг. Одоо ийм амьдралын зохиолтой хүмүүс чинь хаанч ажилд орсон дандаа одоо загнуулах, шийтгүүлэх юм хийн, нөхөртөө үл ойлгохдох, их нэртэй тий үл ойлгохдох юм хийн. Юус ингээл бусдаас дандаа ингээд шийтгэл авах байдалд өөрийгөө оруулаад байдаг. Нөгөө талд байгаа хүмүүс сайхан, амьдрал сайхан, одоо ертөнд сайхан гэдэг юм уу тий энд амьдарч болно, итгэж болно. Энд би хөгжиж болно. Одоо энэ бол миний үүрд байх газар биш ч гэсэн энэ амьдралын зургасан хэсэгт одоо энэ дэлхий гэдэг газар би бас хөгжиж болно, урагшилж болно гэдэг итгэл үнэмшилтэй байх юм бол тэрийг батлах хүмүүстэй учрна. Нөхцөл байдлууд ч гэсэн тэрэнд ингээл одоо ай зохистой болж ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар аль бодлыг, аль хандлагыг тэтгэн одоо тэр нь л баг билээд идэг гэсэн үг болох гээд байна л да. Үгүй багшаа та яг амар миний яг бодож ирснийг хэлчлээ. Бодол гээл би яг бодож ирсэн байхгүй таныг сая яг ярьж байхад. Яг асуйтаа гэж бодож ирсэн. Яг бодол биелдэг та хүн бодлынхоо ямар бодлыг бодно түүнийх хал үр гэж ирж штэ. Тэр би очроо нөгөө сэтгэл зүйн тренинг инж гинжид очрын бороо шиг санагдаж байна. Очрын борооны үеэр та нөгөө тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлдэг штэ. Тэрийг олон тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлээд тэгээд надад нэг сайхан дадрал үүсэн тэр ажлын дэвтрийг бол би ингээд яг тренингийн дараа авч үлдээд ингээл одоо өдөр хөтэлдэг. Одоо ажлын дэвтэр дээр л дэвтрээ барьцсан сууж байна л та. Тэгээд бодлоодыг багшаа ингээд бичээд байсан байхгүй юу? Тэгсэн чинь үнэхээр гайхамшигтайгаар тэр бодлоод ингээд биелээд
бүр детальчтай байл та. Тэгэхээр би өөртөө юу гэж бодсон бэ гэхээр би бүр бас нэг талдаа нэг тийм сонир сэтгэл төрж байгаа. Үгүй би чинь амьдралаа өөрөө бичээд байгаа юм шүү. Амьдралаа би өөрөө захиалаад байгаа юм шүү. Эсвэл яг миний бичсэн зүйлийг нөгөө бурхан ч юм уу, ил шидтэн ч юм уу. За тэр нэг зүйл олж уншаад энийг бид нэр хийх ёстой юм биш үү гэдэг өөрийг даалгавар аваад байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд бүр яалтчгүй төрөө яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр багшаа энэ бодлыг бичвэн ингээ яг хаанаас гардаг байх вэ? Ер нь яагаад энэ бодол, чин сэтгэлийн залбирал төсөөллүүд маань ингээд биежээд биелээ болчих юм бэ? Энэ жоохон хүчиг асуулт асуучлаа. За тэгэхээр нөгөө энэ тэмдэглэлийг хөтлж аваад маш их баярлж байна Эрдэнэсгээ. Би бас түрүү бүр чамайг нөгөө тэсэж чадахгүй ярианд дундуур нь ороод ингээд хэллээ. Энэ бол айгүй чухал зүйл. За гэхдээ ингээд нөгөө талаас чи одоо тэнд ингээд бичсэн юмнууд бүр ингээд өстой детальчлан бүр ингээд өстой нэг нэгэнгүү биелээд нэг гэж байна шүү дээ тий. Чухам яг ямар юм бичээд тэнд юу биелээд байгааг мэдэхгүй. За би тэгтээ одоо ингээд нэг ерөнхийдөө ингээд нэг ярих гээд оролдохоор зэрэг чи ерөнхийдөө явах хаа гэж бодож байна. Хариултууд авах хаа гэж бодож байна. За ер нь бол тэр тархи судлал гэдэг юм уу одоо энэ нейробиологийн үүднээс болвол бодол гэдэг чинь энэ тархины нейронуудын холбоос гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгээд одоо нэг бодлыг бодоход за одоо юу гэдэг юм би за Эрдэнэ цэцэг болвол маш сайн хүн гэж би бодъё тий. Тэгэхэд нэг удаа ингээ бодоход тэр бодолд одоо хичнээн нейрон оролцдгийн тий тэр тэдний хооронд ингээ холбоос үүсэх юм байна. За би тэгэл байнга өдөр болгон өдөрт хэдэн удаа ч юм уу Эрдэнэ цэцэгт үнэхээр сайн хүн юм аа гэл ингээд бодоод тах тусам нөгөө холбооснууд чинь улам батчаад байна. Эхний удаа зүгээр ингээд бодоход тэр нейроны холбоос ингээд холбогдчиход бодхоо болонгууд ингээд буцаад тасарч чинь тийм үү. Дахин бодоод тах тусам нөгөө холбооснууд эргэн холбогдох хурд нь улам нэмэгдээд маш хурдан холбогдоод буцаад салах нь удаашрдаг. Тэгэхээр зэрэг аливаа бодлыг ингээд байн бодоодох юм бол тэр холбоос ч одоо баг ингээд нэг салахгүй шахуу нийлэм болох гээд шүү дээ. Одоо магчилж ойлгох юм бол тий одоо Эрдэнэ цэцэг сайн хүн гэж би баг ингээд бодохын төдийд нөгөө чинь пад гээл очивол ингээд нөгөө холбоос чинь ингэсэн байх нь байна тийм үү. Тэгээ би тэрийг ингээд баг цаг болгон минут болгон бодоод идэг бол нөгөө чинь ингээд салахгүй л байгаа л одоо маш хүчтэй тийм холбоос үүсэж байна гэдэг үг болох гээд тийм үү. За квантын физикт болохоор зэрэг ерөөсөө бүх юм бодол гэж хэлээд байгаа тий. Одоо энийг бол би бас ойлгохгүй л байгаа л та тий. Гэхдээ бол тийж ярьж байна. Бүх юм бодол. Одоо өөрөөр хэлбэл альва энэ юмны оршихуун тий энэ бүр материалын зүйлсийн оршихуй хүртэл өөрийн талаасаа гэхээсээ энэ ажиглагчаас шалтгаалаад байна. Одоо ингээ физикч, квантын физикч энийг ингээ харахаар одоо тэр нэг вакуум орчинд ч юм уу ингээ ямар нэг эсийг ч юм уу нэг объектыг ингээ ажиглахад огт ажиглагч байхгүй тохиолдолд тэр ингээд өөрөөр бие авч явж байгаа тэнд үүсэж байгаа хөдөлгөөн өөр ажиглагч орж ирээд амьд ажиглагч тий орж ирээд ингэнгүүт тэрний ингээд оршихуй хөдөлгөөн өөр болоод байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо бидний нүдэнд харагдаж байгаа одоо ингээд ангуу бидний өмнө одоо энэ миний компьютер байдаг юм уу ширээ байдаг юм уу одоо чи жишээлбэл ингээд байж байгаа нь одоо миний талаас бас хамаарат байгаа байхгүй юу. Эдгээр яаж оршин байгаа нь ингээд тэгэхээр зэрэг ингээд зарим үед аягүй ойлгомжгүй тэ гэхдээ энийг ингээд эрдэмтэд ингээд батлаад байна тэ бид нар нөгөө эмгтэй ариун савлын эцэн дээр ярьдаг штэ тэ одоо тэр одоо жишээлбэл бэлгийн харилцаанаас ингээд янз бүрийн мэдээллүүд ингээд дамждаг юм байна. За бүр бэлгэвч хэрэгэлсэн үед хүртэл ингээд дамжаад байна тэ тэрийг ингээд одоо эрдэмтэд яаж баталж гин гэл ингээд нэг туршилт байдаг штэ тэ ямар ч одоо мэдээллийг дамжуулах нэг ч хэсэг байхгүй хов хоосон орчинд вакуум орчинд хүртэл мэдээлэл дамжаад байгаа шүү дээ. Тэрийг юу дамжуулаад ийна ямар хэсэг одоо тэр мэдээллийг одоо тээвэрлжтэй тэр чинь ингээд ямар нэгэн замаар очиж байгаа шүү дээ. Тэрийг дамжуулаад байна вэ гэдг нь бол мэдэгдээгүй шүү дээ. Гэхдээ тэнд тэр мэдээлэл дамжуулагч тийм одоо биднэрт одоогийн байдлаар мэддэхгүй байгаа тэр зүйл бол байна гэж ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм нэг оршихуй байна. Тэр тийм одоо нэг зам байна. Одоо матери биш нэг тийм зүйл байгаад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо юу гэдгийг бодол гэх түрүү би одоо яриагаа эхлэхдээ бол тэр нөгөө нэг тархи судлалын үүднээс, нейробиологийн үүднээс ч юм уу, биотехнологийн үүднээс ч юм уу, шинжлэх ухааны үүднээс бол яг нейронуудын холбоос гэж ингэж одоо энэ ярьж байгаа боловч бодол зөвхөн нейроноор дамждаг хэсгийг бол бас эцэлж батлаагүй шүү дээ. Ер нь бол бодол гэдэг зүйл чинь яг хаана явагдаад байгаа, яаж явагдаад байгаа, тэрийг юу яаж дамжуулаад байгааг
шинжлэх ухаан бүрэн тайлбарлаагүй. Одоо бидний яриад байгаа энэ бүх зүйлс бол яг таамаглалын л одоо хэмжээнд байгаа тий. Одоо эрдэмтэд өөрийнхөө үзэл бодол урсгалаар ингээл батлаад л одоо үзүүлээд ингээд явж байгаа тий. Яг гоо шинжлэх ухаан болохоор зэрэг энэ тархинд тэр бодол гэдэг зүйл чинь ингээд одоо бодогддөг юм аа. Тэр бодох уу гэдэг үйл явц чинь тархинд явагддаг. Оюун ухаан гэдэг чинь тархинд байдаг гэж үзээдсэн. Гэтэл тийм биш болж таарсан шүү дээ тий. Ер нь бол бодол гэдэг зүйл бол сэтгэлийн үйл. Сэтгэл гэдэг чинь бол тархинд байдаг биш. Одоо яг бидний хаана байдгийг бүү мэдтэй. Гэхдээ сэтгэл гэдэг зүйл биднээс нэг байгаад байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд тэр сэтгэлийн энэ үйлдэлүүд нь одоо энэ процесс нь энэ одоо үйл явц яаж явагддгийг одоо шинжлэх ухаан яг одоогийн байдлаар бол нотлоогүй. Яг бурхны сургаал бол нөгөө сургаалаар бол энийг бол яг ярьж л байгаа л да, тий. За тэр нөгөө нууц гээд номч байдаг, киноч байдаг. Тэрэн дээр бол одоо жишээлбэл ингээл хамгийн энгийн жишээнээс эхлээл байдаг шүү дээ. За дугуйтай болъё гэж бодож байгаа бол би дугуйтай болмоор байна гэж бичээд, бодоод, итгээд ингэх юм бол одоо сарын дараа, жилийн дараа ч юм уу магадгүй зарим нь 7 хоногийн дараа, 1 хоногийн дараа дугуйтай болно л гэж яриад байгаа тий. За ер нь бол тэр үнэн үү гэвэл үнэн байж болно. Одоо тийм ч учраас би та нарыг одоо тэр нэг тэмдэг хөтлүүлдэг шүү дээ тий. Та нар тэрэн дээр юу хүсэж чинь тэрийг ингээд бич. Гэхдээ хүсэлтэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний бүх хүсэл биелдэг. За бид нар янз бүрийн юм хүсдэг. Одоо яг бид нар 14 наснда юу хүсэж исэн бэ гэж бодоод үзэх юм бол бид нар маш аимшигтай зүйлсүүдийг хүсэж исэн байгаа. Бид нар нэг хүнтэй гэрлэхийг хүсэж исэн, нэг хүнтэй үерхийг хүсэж исэн, тийм юмнуудтай одоо юу ч юм болохыг хүсэж исэн. Хэрвээ бидний тэр бүх мөрөөдөл биелсэн бол ертөнцид одоо юу болсон байгаа вэ? Би одоо жишээлбэл бол миний хувьд бол би айж нэ бурхан минь миний одоо тэр 17 8 настай хүсэж исэн зүйл биелээгүй нь ямар их аз вэ гэж бодохоор юмнууд бид нар айгүй хүсэж исэн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хүсэл гэдэг бол маш хүчтэй зүйл, энерги биелдэг. Одоо бидний тэр бодол бол биелдэг. Чухам яаж ямар одоо зүй тогтлоор учир зүгээ биелээд байгааг бол би жишээлбэл тайлбарлаж чадахгүй гэдгийг одоо сая ингэж одоо хэлж байгаа байхгүй тий. Яг шинжлэх ухааны үүднээс гэвэл ингэж яриад байгаа. Гэхдээ тэр бол яг тийм биш. Бурхнашны үүднээс бол яг тодорхой зүйлсийг хэлдэг. Гэхдээ тэрийг бид нар одоо бүр ингэж ойлгоод байгаа зүйл биш шүү дээ тий. Зүгээр л одоо номонд нэг тийм байдгаа л гэж яриад байгаа. Миний одоо та нарт хэлхийг оролдоод идэг зүйл бол хүсэлтэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүсэл бүгд биелнэ. Биелэхийн цагт нь бид нэр хүслээ уулна, хүссээр байвал зүгээр нь шүү дээ. Тэгсэн чинь яг биелэхийн алдаад ингээ амаа бариад би яах гэж энийг хүсвэ гэж ингээ сумааргүй шүү дээ. Тэгэхээр бид нар би түрүү чамд хэлсэнтэй юуг чухам тэнд бичээд юу гэж би детальчлан биелээд байгааг бол мэдэхгүй байна гэд ингэсэн шүү дээ. За яах вэ? Бурхны шинд бас ингэж хэлдэг тий. Ертөнцийн за гэгэрээ гэж бодъё хүсье тийм үү. Одоо энэ чинь ертөнцийн зүйл биш, ертөнцөөс өөр зүйл хүсэж байна те. Би одоо гэгэрья тэгэл ингээл бодоол би гэгэрээсээ гэл одоо ерөөл тавиал те. Гэл ингээд энэ те. Энэ нь бол тодорхой хэмжээний сайн үр дагаварт хүрнэ. Одоо жишээлбэл ямар үр дагаварт хүрэх вэ гэвэл одоо түрүү би хэлсэн шүү дээ. Ингээд нэг бодлыг ингээд байнга бодоод хаар зэрэг одоо махчил тайлбарлуул тэр тархины нейроны тэр холбоос тасрахгүй гэсэн. Нөгөө талаасаа би бол тэр бодол тархинд бодогдохгүй байх магадлал өндөрөө гэсэн тий. Тэгэхээр зэрэг хаана одоо тэр бодол бодогдож идгийг мэдэхгүй тий. Тэнд ямар ч байсан тэр нэг бодлын холбооснууд ингээд үүсээд одоо тэр гэгэрээ гэдэг бодол ч юм уу тий. Ингээд бүр тасаршгүй маш бат бэх холбоос үүсээд ингэж болно тий. За тэгэхээр зэрэг хүний номоор бол хүний одоо төрлийн хамгийн сүүлд одоо амьд ахуйдаа бодсон хамгийн сүүлийн бодол нь эрх төрлийн одоо тодорхойлно гэж яриад байгаа тийм. Гэтэл бидний одоо сүүлд энэ тархилгоо за одоо бидний тархилгоо биш тийм. Бидний дотор ямар бодол орж ирэхийг мэдэхгүй байхгүй тийм. Тэгэхээр зэрэг хамгийн их бодсон бодол орж ирэх бах та. Ер нь байнга боддог бодол маань ер нь тийм магадлал өндөртэй тийм. Тэгэхээр зэрэг за одоо би гэгэрий гэж одоо ингээд бодож яхад бас ингээд одоо бид нар янз бүрийн байдлаар ертөнцийн мөхөсийг үзэн шүү дээ. Ухаантай ухаангүй одоо яадаг чинь тийм ингээд комд орсон байна уу? Эсвэл одоо бас хүчтэй юм бодохтой мантай байх юм болов. Гэхдээ л бид нарт ингээд нэг бодол орж ирэхэд нөгөөх маань бас нэг гэгэрий гэд бодол ороод ирчүүл дараа төрөлт маань бас хэрэгтэй байх магадлалтай байгаад байгаа байхгүй юу тийм. За тэгэхээр зэрэг гих мэтийн зүйлд одоо тэр бодол хэрэг болж болно. Нөгөө талаасаа ирсэн цэцгээ гэгэрээ гэж бодсноор бид нэр гэгэрхүү гэвэл
Үгүй шүү дээ тий. Яг гэгэрхийн тулд бид нар чинь зөвхөн бодох хангалтгүй, яг бодиттой үйлдэл хийх ёстой. Нөгөө нэг сэтгэлтэйгээ тулж ажиллах ёстой, номогдох ёстой, хөгжүүлэх ёстой тий. Одоо ганцхан ерөөл тавиал гэгэрээ гэдэг одоо майшг унших биш. Тэрийг одоо бүр хідэн галваар уншаад гэгэрээ гэж яриад бодоод бид нар гэгэрхгүй гэдэг байгаа шүү дээ. Яг хийх ёстой одоо яг нэг сэтгэлтэйгээ тулж ажиллах ёстой. Энэ бол одоо чиний асууснаар бол тэр бодол, залбирал одоо энэ сэтгэлийн энэ үйлдэлүүд бол асар хүчтэй. Гол нь юуг бодож гин, юуны төлөө залбирж гин, юуны төлөө ерөөл тавьж гин гэдэг бол айгүй чухал байна тий. Хамгийн гол одоо зүйл бол одоо тэр нөгөө нэг шунлаа дарахал байгаад байгаа шүү дээ тий. Одоо шунлаа дарна гэдэг чинь бидний одоо сэтгэлийн хийх ёстой хамгийн бодиттой одоо оюуны хөдөлмөр гэж юу хэлэх үү гэвэл одоо шунлыг дарахал гэж баг хэлчих болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр шуналлын тухай бас та бүхэн чинь түрүүчийн дугаар дээр нэг яриад өнгөрсөн шүү дээ багшаа. Тэгээ тэр донд надад миний бүр сэтгэлийг нэг жижигдээд үлдсэн нэг зүйл. Би яг яасан энэ дугаар дээр асууя гэж бодож байсан байхгүй юу? Нөгөө хүүхдтэй шундаг гэдэг та ярьсан. Бид нэр асар их хүүхдтэй шундагаа гэдэг. Тэгсэн чинь би яг одоо сая энэ дугаар хүртэл энэ сэдвийг нэлээд бодсон байхгүй багшаа. Тэгээд бид нар хүүхдтэй шунжаага тэрхүү хайр нэртэй шунлыг ингээд тэрнээс ангид байлгаа, тэрнээс татгалзъя гэдэг маань ер нь нэг бүтшгүй таваа юм шиг санагдаад байгаа юм багшаа. Тэгээ яаж шунахгүй байх боломжтой юм бэ? Энэ үнэхээр тийм боломжтой зүйл өгнөө. Тий яг боломжгүй л санагдаж байгаа тий эрдэнэсгээ чамд надад ч гэсэн яг адилхан. Гэхдээ боломжтой гэдгийг одоо жишээлбэл бурхан багш харуулсан шүү дээ өөрийн биеэр тий. Эхнэр за хүүхэд яг нөгөө нэг хүүхдийн тухайд бол зарим нь бол төрсэн байсан. Одоо нөгөө бурхны номд янз бүрээр л байна л да. Зарим нь бол одоо ээжихээ гидсэнд байсан ч гэдэг юм уу тий. Тэгэл аав ээж одоо эрх мэдэл баялаг хааны ордноо орхиол ингээл гараал явсан шүү дээ. Гэрээс гарч тойм болно гэж ярьдаг тий. Өөрийн тэр тав тух тий гэр орон бүх юмаа орхиод одоо юучгүй байх амьдралыг сонгож байгаа шүү дээ. Тэгээд ингэж сонгож яваад ийм үр дүнд хүрч болно гэдгийг харуулсан олон одоо ийм түүх цатгууд байна шүү дээ. Бидний хувьд гэх юм бол одоо альва одоо шунлыг тий одоо дөрвөн хүүхэдтэй шунах байна уу өөрийнхөө энэ бие махбодод шунах байна уу амьдралд шунах одоо энэ эд мөнгөд шунах энэ бүх шунлыг одоо дарах арга нь гэх юм уу ерөндөг нь бол одоо үхлийг бясалгах гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгтэл чинь бид нар одоо үхлийг бясалгах нь битгий хэл одоо бүр үхлийн тухай яаж бодохгүй байх уу, үхлээс яаж хол байх уу гэдгийг л одоо ер нь хийгээд байгаа шүү дээ тий. За яг зарим маань бол өөр л дөө. Нөгөө Халил Жибран байгаа шүү дээ тий. За тэр хүний нөгөө нэг зүнчг гэдэг нэг зохиол дээр хүүхдийн тухай нэг хэсэг байдаг. Би тэрийг нэг постоор тавилуу яалаа эрдэнэсгээ одоо санахгүй байна. Тэрэнд нэг ийм үгнүүд байдаг шүү дээ. Одоо таны хүүхдүүд бол таних биш ээ. Тэр хүүхдүүд бол одоо ингээд танаар дамжиж ирсэн болохоос биш танаас бий болоогүй. Танаас төрсөн ч гэсэн та бол тэр хүүхдүүдийн эзэн биш. Тийм учраас та одоо хүүхдүүдтэй зөвхөн хайраа л өгч чадна. Таны одоо та тэднэрт ямар ч ухаан өгч чадахгүй өгсөн ч тэд нар уулаасаа таны ухааныг авахгүй. Яагаад гэвэл тэд нар ч өөрийн гэсэн бодолтой. Та тэднэрт одоо зөвхөн энэ махан биеинд нь л органал өгч чадна уу гэхээс сэтгэлд нь ямар ч одоо нөмөр нүүлэг өгч чадахгүй. Одоо хичнээн хүслээ ч гэсэн таны хизээж очиж чадахгүй маргааш гэдэг газар тэр хүүхдүүдийн зүрх сэтгэл амьдарч байгаа болохоор та бол одоо тэднэртэй л адилхан байхыг хичээж болно. Тэрнээс биш хизээж тэднэр тантай адилхан болохгүй. Одоо таны хийж чадах ганц зүйл бол та харин тэднэртэй яаж одоо адилхан байж болохыг одоо бодох талаар л одоо бодож болно. Яагаад гэвэл амьдрал хизээж буцаж урсдаггүй, өчигдөр эргэж учирдаггүй тий. Тэгээд одоо таны хүүхдүүдийг сум гэж бодох юм бол та бол зөвхөн тэднийг одоо алсад тий одоо хол замд нисгэх одоо нумал байгаамаа гэж одоо ингээ хэлсэн байдаг шүү дээ тий. Тэгээд яг уу энэ бол урлаг шүү дээ тий. Урлаг учраас ингээ уран яруугаар хэлсэн байгаа. Зүгээр яг уран яруугаар хэлсэн болохоор бид нар уяраал ингээл гой санагдчих болно. Одоо яг жинхэнэ утга бол таны хүүхдүүд хизээч таны хүссэн шиг хүн болохгүй шал өөр хүмүүс болно. Уулаасаа таны хийсэн бүх зүйл тэдний хувьд бол зарим тохиолдолд хэрэггүй ч юм шиг ингээд байж болно гэдгэл санаа байгаад байна шүү дээ тий. Бурхны номонд бас байдаг тий. Одоо таны хайртай хүмүүс аав ээж үр хүүхэд тань нөхөр эдгээр чинь зүгээр төр зуур ингээд орон ижилсэн зочдын цуглаанд дийл зүйлэх гэж байгаа шүү дээ. Одоо яг энэ амьдралын энэ
цаг хугацаанд бид нар ингээд нэг ийм орон сав те энэ гэр оронд байж таарсан одоо тийм нэг зочдын цуглаан л төдий зарим нь төрүүлж гараад явна зарим нь сүлд ирээд сүлд гараад явна ийм л зүйл одоо бид нар жишээлбэл айлын найранд очиод тэр зочдтой одоо учиргүй энэгшиж тасаал одоо ингээл нөгөөтгөө тэр хэсэгхэн хугацаанд хүмүүжүүлэх гэж оролдоод ч юм уу ингэхгүй штэ тий ингээл бид нар гараал явна гэдгийг мэддэг үл яг тэрэн шигэл амьдрал гэдэг чинь одоо нэг л тийм нэг ширээний ард төр цугласан ч юм уу тэр нэг зочд одоо нэг 7 хоног нэг зочид буудалд хамт байгаа зочид ч ч юм уу тий юмаал гэж хэлээд байгаа даан чи нэг төрсэн хүүхдүүдийнхээ хувьд ингээл бодох гэхээр үнэхээр одоо хүч хүрхгүй байна тийм ертөнцийн айгүй хэцүү үнэхээр энэ дотроос ч ингээд юм зуураад ингээд байгаа тийм зарим маань бол яг тэгдэг те өө би хүүхдүүдээ ерөөсөө шунхаа болцоо ерөөсөө би хүүхдүүдтэй шуналтаа ханддаггүй гэдэг за ер нь бид нар хүүхдүүдтэй шунж байгаа хэсгээ яаж мэдэх вэ гэхээр ертөнцийн одоо жишээлбэл чи хүүхдтэй ижил хүснэ байхыг зөвшөөрч чадах уу Өөтигтэй миний охин чи жаргалтай л байж чадах юм бол чи эрэгтэй нүү эмэгтэй нүү хинтээ амьдрал нүү яа нүү хамаагүй миний охин чи тэгж болно гэдэг бид нэр зөвшөөрч чадах уу гэл бодонгууд бид нар ингээд баг тэрийг төсөөлхийн төдийд л яалаа гэж яагаад чухам миний хүүхд гэж гэл одоо бид нар чинь баг л өргөлзөөд босоод ирэх байх л та тий за бид нар хүүхдтэй донтон байхыг зөвшөөрөх үү ямар нэгэн юмнаас хамааралтай тий тийм донтогч ажилгүй насаараа ажил хийхгүй байх, залхуу байх, муу сурах. За муу сурах бол одоо бүр энэ хүн юм л та. За ер нь л бидний хүснээс шал өөрөөр амьдран тийм миний одоо төсөөлснөөс, өрөөснөөс, мөрөөцснөөс шал өөрөөр амьдран. За тэгээд тэр хүүхдүүд биднэрт хизээж өгөхгүй, биднэрт хизээж үйлчлэхгүй, биднийг хизээж асрахгүй, эсвэл одоо хизээж биднэртэй харьцахгүй гэд бодохоор бид нар тэрийг одоо хүүхдүүдтэй хүлээн зөвшөөрч чадчихээн үү? Бид нар одоо тэрийг зүгээр л ингээл айгүй тайван зүгээр л өнөөдөр бороо орно гэж байгаа юм шиг хүлээн зөвшөөрч чадчихээн үгүй гэдгийг ингээд үзэхэд те бид нар ямар нэгэн айцгүйгээр уургүйгээр ямар нэгэн гомдлохгүйгээр тэр сөрөг сэтгэлийн хөдлөлгүйгээр одоо яаж амьдрах нь тэр хүний л хэрэг одоо өөрийнхөө замаар яваал өөрийнхөө зөв гэснээр амьдрал одоо ингээд амьд мэнд явбал болоо за зарим тохиолдолд бүр одоо амьд мэнд явахгүй ч байж болно те зарим хүүхдүүд маань тийм байсан ч хамаагүй одоо тэр хүнд өөрөө сонголт хийх эрхийг бид нар өгч чадахгүй л гэдэг байна л да тий тэгээд ингээд бодоод үзэх юм бол олонх маань тэрийг ингээд тайван зөвшөөрч чадахгүй тий яалаа гэж ингийн бол тэр зовж штэ ингийн бол тэр муу явна сайн муу явахыг тэр мэдэхгүй би мэднэ ягаад гэвэл би илүү одоо ухаантай учраас туршлагатай учраас илүү настай учраас одоо мэдгүй янз бүрийн юмыг бид нар өөрсөндөө хэлж өөрийгөө янз бүрээр үнэлж байгаа штэ тий гэхдээ бидний тэр ингээд үгүй гэд хүлдээд байгаа тэр бүр амар ингээд тас атгаа зууралдаад байгаа тэр мэдрэмжүүд тэр сэтгэл хөдлөлийн цаана юу байна вэ гэдгийг л бид нар өөрснөө анзаарах хэрэгтэй байна л да. Яг ингээ ерөнхийд нь бол ингээ бид нар үр хөвгттэй шунжинаа л гэж хэлчихэж байгаа тийм. Үр хөвгттэй шунжин гэдэг. Гэхдээ энэ шунлын цаана яг би тэр хүүхдэд шунж гин үү, тэр хүүхдийн жаргалд шунж гин үү гэд одоо хуулаад үзэх юм бол цаана нь одоо юу байна? Хамгийн тэр цаана үлдчихэж байгаа нэг юм айхтар хүчтэй зүйл байгаа шүү дээ, тий. За тэр чинь л одоо бидний жинхэнэ одоо итгэл үнэмшил байгаа юм да. Тэрнээс биш одоо итгэл үнэмшлэхээр заавал шашин ч юм уу, заавал бясалгал биш гэж би хэлээд байдаг шүү дээ, тий. Бид нар яг юунд итгэж байна? Одоо яг энэ гэдэг ингээд бүр нэг ингээд бүр тас зурцсан тий. Тэр зүйл чинь л бидний итгэл үнэмшил байгаа шүү дээ. Зөв. Тэгэхээр ер нь хүүхдтэй шунахгүй байх чинь л одоо ангижралын хамгийн том ер нь бол хатуу юм аа багшаа тий. Хүүхдийн үнэн ахтаал гэж бодогдож шүү дээ. Тийм. Тэгээ одоо би багшаа бас танаас нэг асуулт асуух гал хүлээгээд байла. Тэр нь болохоор зөв нөгөө би энэ сүүлийн үед энэ увдис төгс цомогт ер нь дурлаад байна. Эмэгтэй хүмүүс бас нэг шондын хэлбэр байх та. Нэг увдистай очих гал тий. Тэгэхээр энэ увдис төгс цомогоос багшаа би зөв хүсэхдээ бол энэ самгийг эмэгтэй хүн болгон сонсоосоо л гэж хүсэж байгаа юм. Тэгээд эмэгтэй хүн ер нь өөрийнхөө гоо зэслэнд идэх юм бол олон бизнес бол одоо байхгүй болноо гэсэн тийм нэг агуулга байгаа шүү дээ тий. Одоо энэ дээр нь хэлээд багшаа. Тэгэхээр энэ итгэлийг өөрийгөө энэ увдис төгс гэдэг итгэлийг яаж олох вэ гэдгийг та дээд сонсож хараахан амжаагүй байгаа ээжүүдэд
хийж өгч болох болов. Тийм одоо эзэнсгээ чи надаас ч амар их гайхамшигтай зүйлсийг хүсэж байгаа шүү дээ тий. Одоо уул эний чинь л би энэ одоо нэг үдэс төгсөн 6 цомгийн чил тэр 13 4 цагт л одоо тэр итгэлийг яаж болох вэ гэдгийг л яриад байгаа шүү дээ тий. Би чинь одоо тэгэл аль байдгаараа товч тодорхой ярихыг хичээгээл яриад 10 хэдэн цаг болчихж байгаа шүү. Тэрийг одоо би энэ хэдэн минутанд одоо яаж одоо багтааж хэлж чадах вүлээ дээ. Одоо хэлж болдгсон бол би тэгж урт хугацааны лекц хийх хэрэг одоо алга шүү дээ тий. Гэхдээ зөв ойлгоосай гэдэг нэг зүйл надад байна. Одоо би тэрийг бүр заавал хэлмээр одоо сая чамаа ингээл ярьж асууж ахт чинь би ингээд бодоод сууж байна тий. Нэг зүйлийг хүмүүс маш сайн зөв ойлгоосай гэж бодож байна. За ер нь бол хэрэгцээ гэдэг зүйл байгаа учраас нийлүүлэлт байдаг тий. Энэ бол нийгмийн бүх салбарт байна тийм үү. Одоо энэ дэлхийг хөдөлгөгч хүчин бол одоо нэг газар хэрэгцээ байна. Нөгөө талд тэрийг нийлүүлж байгаа. Энэ одоо зам л байна шүү дээ. Харилцаа солилцооны энэ зам байна тий. Одоо энэ арилжаа байна. Ер нь бол хинч хэнийгч алддаггүй шүү дээ. Энэ амьдрал донд тий. Бид нар өнөөдөр янз янзын юм яриад тэр намайг тэгсэн байхгүй юу, намайг тийм аргагүй байдалд оруулсан байхгүй юу, одоо ингэж энэ бидний тархийг угааж байгаа байхгүй юу, эсвэл одоо төр засаг ингэж байгаа байхгүй юу, за одоо тэр улсын хурлын гишүүдсэд бидний хуурсан байхгүй юу ч юм уу гэх юмнууд ярьдаг те. Гэхдээ хинч хизээч бид нарыг албатаагүй, буу тулгаагүй, амын минь одоо үгүй гэж л ингээл гарын маань ард хүлж байгаа л ам руу юм цутгаагүй те. Ер нь бол эмэгтэй хүн өөртөө итгэлгүй. За өөрийнхөө элдв тэр өгдлийг голдог, өөрчлөх хүсэл одоо байгаа учраас л одоо тэр гоо сайхны мэс засалчаас нь эхлээд одоо тэр фэшн дизайнерууд гэдэг юм уу, имиж мейкерүүд гэдэг юм уу тий бүх төрлийн гоо сайхны мэрэгчлүүд бий боллоо шүү дээ тийм үү. Хэрэгцээ байгаа учраас хэрвээ энийг хинч хэрэглэхгүй одоо чи би нөгөө нэг лекцэнд одоо тэрийг яриад байгаа шүү дээ тий хэрвээ эмэгтэй хүн өөртөө итгэлтэй л болчих юм бол маш олон бизнес одоо энэ дэлхий дээр байхгүй болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсөндөө итгэлгүйгээс болоод одоо тэгсэн мөрчлөө биднэрт хэрэгцээ байна тий өөртөө итгэлтэй болох, өөрийгөө хайрлах, гоё сайхан харагдах хэрэгцээ нь байгаад байгаа болохоор ийм олон мэрэгчлүүд, ийм олон үйлчлэгээнүүд ингээд бий болж байна тий. За тэгээд нийгэм мэдээж хэрэг биднэрт үеэс үед ийм тодорхой гоё сайхны стандартуудыг ингээд шахдаг. Одоо юу гэдгийг за тэр грекийн үед болохоор зэрэг шал өөр биеийн галбирууд царай зүс байдаг ч юм уу те өсний сасал байдаг ч юм уу тэрийг бас л ингээл шахажл байсан те одоо үед шал өөр хэлбэр бие махбодын стандартыг шахаж байгаа зөвхөн орчин үеийн нийгэм биш шүү дээ. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л тэр тухайн одоо тэр соёл иргэншлийн байгаа цаг болгонд өөрийн гэсэн гоо сайхан байсан тэрийг тэгэл нийгэмд ийм байвал чи сайхан шүү ийм байвал муухай шүү гэж шахсаар л ирсэн шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг энэ бол улаасаа үрд байна. Тэгээд гэхдээ энэ нийгмийн шахалт үрд байх боловч энийг хүлээж авах эрх нь хүнд өөрт нь л байгаа. Чамд байна, надад байна, одоо бүхэнд байна. Бидний дотор нөгөө нэг шунал чинь гоё харагдъя, сайхан харагдъя, баян санагдъя. Одоо хүмүүсийн сэтгэлийг булаа, араасаа дагуулъя, одоо унгын сөхрүүлье, сүгдүүлье, эрхэндээ оруулъя гэсэн энэ шунал атаархал. За тэгэл тэр нөгөө омог бардам зан за үл хөтгэл бол мэдээж ойлгомжтой. Руу үзлүүд, залхуурал энэ зүйлс биднэрт байгаа цагт бид нар өөрснийхөө амьдралыг бусдад даатгасаар байх болно. Мэс засны ширээн дээр бид нар одоо хэний гарт те өөрийгөө өгж байгаагаа мэдгүй ч гэсэн өгсөөр л байгаа шүү дээ те. Эргээд эмчнэрийгаа элдвээр хилдэх тэр хүнийг ийм аймаар болгоч, энэ хүнийг ийм аймаар болгоч гэж байгаа боловч бидний одоо шунал бидний хөтлөөл авчаал тэнд авчаад тавьсан шүү дээ те. Тэгэхээр зэрэг энэ одоо зүйлс байгаа цагт бид нар бусдын гарт өөрснийгөө одоо өгөөд л байна. Амь насаа өгнө, хөрөнгөө өгнө. Одоо тэр сүүлийн үед чинь бид нар хөрөнгөө алдаал тэр coin эдгээр гаргасан хүмүүс ч л өөрчм гэлсэн шүү дээ. Хилээд л байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс одоо юу гэдгийг бүр нэг адгийн удаач амар залтай л өөрчин учраас биднийг хорлоод байгаа юм биш, тий. Ер нь бол бидний тэр нэг муу сэтгэл сул тал биднийг хорлоод байна л гэж би одоо хэлэх гээд байна шүү дээ, тий. Эрдэнэсгээ тэр л одоо бид нарыг эцсийн дүндээ тэр хавханд оруулчихж байгаа шүү дээ. Одоо нөгөө Буратиног адил явдал гэдэг нэг кино байгаа шүү дээ. Одоо тэрэн дээр нөгөө Базилиа Муур дуулдаг шүү дээ, тий. Тэнэг хүмүүс, шуналтай хүмүүс, онгороо сагсуу хүмүүс, тий. Энэ гурван төрлийн хүмүүс энэ ертөнцид байгаа цагт бид нар бол хизээж ятрахгүй. Бид нар бол үргэлж айгүй хөнгөн сайхан амьдрнаа гэж дуулж байгаа шүү дээ, тий. За тэр үгийг одоо би бол баг 40 гарч иж ойлгосон.
эн чинь нэр ингээд бүр амар амьдралын философик одоо тийм хэлээд байна шүү дээ тий. Ерөөсөө ингээд ямар хүмүүс ингээд энэ бусдад ингээд юу болдгийг идэж болдгийг тий. Тэгэхээр зэрэг бидний тэнэг зан, шуналтай зан, одоо онгороо сагсуу зан л бид нарыг одоо ингээд бусдын гарт аваачаад өгчөж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ зам маань бусад хүмүүст аюул амархан боломжийг өгч байгаа. Яг нөгөө талаасаа бол бид нар ингээд амьдралынхаа тодорхой цагийг хэмнэхийн тулд тэрийгээ илүү үр дүнтэй юм зарцуулахын тулд бид нар одоо заавал өөрснийхөө гараагаа сайхны бүтээгдэхүүн хийгээл өөрөө өөрийгөө арчлал ингээд авах биш. Бид нар тэрийг ингээд тодорхой мэрэгжлийн хүмүүст ингээд даатгаж болно тий. Одоо цагаа хэмнэх үднээс ш бид нар даатгалгүй яах вэ? Уулаасаа ч тийх ёстой тий. Тэгжээж бид нарт ч одоо бас тэр нөгөө түрүүний хэлээд байгаа нөгөө сэтгэлтэйгээ ноцолдох одоо цагийг бид нар бас гаргах хэрэгтэй байна шүү дээ тий. Гэхдээ энэ бүх юмны хэргийг гаргах одоо тэр хувц байдгийн бол тэр хувцыг өмсгөч одоо идэл байдгийн бол тэрийг идлэгч хэрэглэгч хүн өөрөө яахын тулд юу хийгээд байгаагаа бусдаар бас юу хийхэд байгаагаа маш сайн мэддэг байх ёстой. Тэгэхээр бид нар тэгэн штэ яаж бүх юмыг мэдхэвтэй ийм юм болно гэдгийг яаж мэдхэвтэй одоо бид нар мэрэгэн түргэн биш л гэл ингээд идэх те. Уулаасаа бид нар бүх зүйлийг мэдэх албагүй. Бидний мэдэх ёстой ганцхан зүйл болвол одоо тэр нөгөө бидний сэтгэл гэдэг аль тэр зүйл шүү дээ тий. Бид нар хэний сэтгэлийг судалж мэдэж тэр хайртай хүнийхээ нөхрийнхөө сэтгэлийг онгочих ямар ч албагүй. Бид нар ганцхан өөрийнхөө сэтгэлийг л одоо мэддэг байхад бусад бүх юм болчихно. Одоо мэдлэг гэдэг бол ганцхан энийг л хэлнэ. Энээс бусад бүх зүйл бол зүгээр ертөнцид амьдрах чадвар. Одоо тэр ямар ч мэрэгжил бай, ямар ч мэрэгжилд гаргуу цайн болсон энэ ертөнцид дотроо л бид нар ямар нэг зүйлийг бүтээж байгаа тий. Ямар ч эрдэмтэн одоо зэрэг цол авж одоо ямар ч гайхамшигтай нээлт хийсэн бид нар зөвхөн энэ ертөнц доторх юмыг ямар нэг юмыг л одоо арай илүү хийдэг чаддаг ч юм уу болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ одоо бүхнийг мэдэх бид нарт ямар ч хэрэггүй ганцхан өөрийнхөө сэтгэлийг мэддэг байх юм бол бид нар жаргалтай болно. Ингээд бид нар өөрийнхөө одоо сэтгэлийг мэддэг байгаа цагт одоо юу гэдгийг бараг одоо бусад бүх мэрэгчлэнүүд одоо тэр бусад бүх үйлчлэгээ бараг л хэрэггүй болчих болов гэж би бодож байна. Харин тэхгүй бол бид нар өөрийнхөө сэтгэлийг мэдхгүй байгаа, юу хүсэж байгаагаа мэдхгүй, юу надад хэрэгтэй вэ, юу намайг хаана аваачих вэ гэдгийг мэдхгүй байгаа бол одоо энэ ертөнцийн бүх мэрэгчлэнүүд одоо бидний хөлд хөглөрөөд одоо бүр ингээд биднэрт хүчин зүтгээд те намайг одоо бүр дээд зэргийн гоо үзэсгэлэнтэй болгоод өгсөн ч би жаргалтай болохгүй л байхгүй. Тэгээд бид нар өнөөдөр хийж жаргалтай болохгүй л байгаа байхгүй юу? Тэгээд бид нар дандаа бусдыг нуу мухагаар нь дууддаг, гомддог, уурладаг тий. Одоо тэрчлээ уурчин, энчлээ уурчин, тэр одоо мухаа залтай, залхин мэхлэгч гэл бид нар янз бүрийн мэрэгчлэлтүүдийг нэрлэж штэ тий. Гэтэл чин тэр хүмүүс зүгээр л өөрийнхөө сонгосон замаар л явж байгаа хүмүүс. Хүн бүр өөрийнхөө чад гаргаар л амьдэрдэг. Кинон дээр нэг эмэгтэй залууд дурлаад нөгөө залуугаа ингээд гэртээ авчираад амьдэрч исэн чинь нэг ирсэн чинь нөгөө хамаг мөнгөний аваад явцсан байсан. Тэгээд нэг зураг сүлдээсэн. Чи намайг уучлаарай. Хүн болгон энэ ертөнцид өөрийнхөө чад гаргаар л хоолоо олж иддэг гэх тийм. Одоо энэ шүү хүн болгон өөрийнхөө чад гаргаар л одоо явж байгаа тий хоолоо олж идэж байгаа. Харин тэр замыг бид нар сонгох уу? Тэр үйлчлэгийг бид нар авах уу? Бид нар санал болгож байгаа зүйлийг одоо би хэрэглэгч болох уу? Тэр хийгээд байгаа зүйлд нь би оролцох уу, хамтрах уу? Одоо юу гэдгийг те тэр хүнийг тэр одоо мэрэгчлэнийгч байдаг юм уу? Тэр хүнийг өөрийнхөө амьдралд оруулах уугүй гэдгээ бид нар өөрснөө сонгодог. Өдөр бүр, цаг бүр, минут бүр бид нар сонгож байгаа шүү дээ. Бүр альбисоор сонгодог те 4 жилд нэг удаа альбисоор бүр одоо нэг үндсэн хуулийн эрхээ хэдлээ сонгодог шүү дээ те дандаа бидний сонголт байгаа шүү дээ. За тэгээд бидний тэр сонгоцсон хүмүүс чинь байж чадах дээд хэмжээндээ л байгаа. Одоо тэр удирдлага байна уу? Багш эмч байна уу? Бидний одоо тэр фэшн дизайнерууд, имиж мейкерүүд, бидний сэтгэл засалч нар, бидний нөхөр те тэд нар байж чадах тэр дээд хэмжээндээ л байгаа. За тэгээд олон тохиолдолд номын сурцсан төдийгөр болдгоо те одоо ямар сайн мэрэгчлэн байна гэдэг чинь одоо тэр сургуулийг улаан дипломтой төгсөөд ч юм уу доктор профессор болоод ч юм уу энэ сайн мэрэгчлэн болчлоо гэсэн үг ерөөсөө биш байдаг шүү дээ тий.
За тийм учраас би энэ удис төгс гэдэг цомгийг эмэгтэй хүн болгон сонсоосоо гэж боддог. Охин хүүхэдтэй авууд ч гэсэн одоо энийг сонсоосоо гэж боддог тий. За тэгэхгүй болвол одоо эдгээр зүйлсийг бид нар ингээд мэдэхгүй болвол одоо янз бүрийн тэр нөгөө нэг түрүү миний хэлсэн бурацинуудаар гардаг базилио муурнуудыг бид нар насан туршдаа тижээх болно. Хэрвээ үгүй ээ би өөрийнхөө амь нас эрүүл мэнд өөрийнхөө одоо тэр хөлс хүчээр босгосон тэр хөрөнгөө тэднэрт өгмөөргүй байх гэвэл бид нар маш олон зүйлсийг мэдэх ёстой болно тий. Тэгэхгүй л болвол одоо ингээл энэ хөгжөөн цэнгүүлэгч нарыг те манипулятор янз бүрийн хэлбэрийн вампируудыг бид нар ингээд тижээгээд таарна шүү дээ. Тэгээд за яг юмаа алдах болвол нэг хэрэгтэй хамгийн гол нь бид нар өөрсөндөө хор болох юмсуудын хэрэглэгч болоод байгаа. Бид нар өнөөдөр яг одоо маш олон зүйлсийн хэрэглэгч. За тэгээд тэд нар эргээд бидний одоо энэ бие сэтгэлийг асар их гэмтээж байгаа. Зарим тохиолдолд баг одоо яг засаршгүй зүйл байхгүй л гэж сэтгэл зүй яриад байгаа боловч одоо бараг л хүний нэг нас багтмаар одоо засыг гэж оролдох юм бол хүний нэг нас багтмаар тийм их гэмтлийг бид нар сэтгэл зүйтэй авч байгаа шүү гэж би одоо хэлмээр байна. За тэгээд яг одоо аав ээжүүд нь удис төгсгийн цомгийг сонслоо. За тэгээд одоо нэг 18 нас дээш насны хүмүүс зайлуу сонсдоо миний охин чамд хэрэг болж магадгүй гэж сонсглоо гэд бодоход одоо хуруу инждэх төдийд гэдэг юм уу одоо алга уруулах төдийд бүх юм бас өөр болчихгүй шүү дээ тий ганц сонсоод тийштэй гэдэг толгой тогсноор юм бас болчихгүй хамгийн гол нь бид нар нөө тренинг дээр мэддэг шүү дээ ертөнцийн айгүй олон хүмүүс одоо тэр 30 лекцээ сонсцсон орж ирдэг тий бүр би хэдэн жил сонслоо л гэдэг яг орж ирээд тэр тренинг дээр нөгөө тэр сонссон мэдлэгээ сэтгэлтэй наагаад дадуулах гээд ингээл бүр агшин тутам сэтгэлээ ажиглал мэдрэмжээ ажиглал дурсамжаа сан аливаа сая сэтгэл чи юу болов бүртэг тэмдэглэл тэгтээ дүгнэлт битгий хий энтергээд ах чинь айгүй ядаргаатай байдаг те энийг одоо олон хүн маань хийж чадаагүй шүү дээ чадаагүй шүү гэж одоо чадаагүй шатандаа явж байгаа би бол тэгээд бүгдээ ямар ч байсан иш дөрөө хизээ боловч араасаа уурч цуваад бүгдээрээ барианд орно л гэж тэгдэг. За тэгээд одоо хүүхдүүд маань яах вэ гэж бид нар аав ээжүүд бол бэлэн л байх хэвээр одоо тэгээд бид нарыг юм хэлэнгүүт шоолдог шүү дээ тий. Одоо бага насны хүүхдүүд бол бага л байгаа тий. За өсвөр насндаа хүрээгүй бол одоо шоолуулж эхэлнэ. Эрсэнцгээ чи бол одоо надаас залуу хүн байгаа байх тий. Одоо хүүхдүүд чи хэдэн настайг мэдэхгүй байна. За ер нь бол их шоолуулнаа. За ямар хуучинсаг одоо юу гэдгийг янз бүрийн үгээрээ дуудуулнаа. Төрсөн хүүхдүүдээр ээж дуудуулна, залуу үеийнхнээс дуудуулна тий. Одоо нөгөө X Y үеийнхэн гэдэг өөрснөө бол одоо нөгөө Gen Alpha үеийнхэн тий бид нар ч болол одоо би бол тэр нэрнүүдтэйгээ бүгдээрнтэй нэвлэрсэн одоо зарим үед бол надад би тэгтийн би бахарах чинь би тийм байгаагаараа би X үе байгаагаараа бахарах чинь гэж тэгдгийг өөдсөн. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс биднээс шал өөр байна бас тий маш амбицтай. Одоо өмнөх үеийнхэн шиг одоо за миний тэр одоо X үеийнхэн шиг тий одоо ингээ мөнгөний төлөө ч юм уу эсвэл эрүүл мэнд амьдралын хэв маягийн төлөө биш байна. Тэдний одоо энэ хичээл зүтгэлэн тий одоо тэр бүр хөгжил цэцгэлтийн төлөө тий одоо өөрийн тэр хувийн бизнес байдгийн юм уу одоо тэр өөрийнх нь нэрийн стартап байдгийн юм уу одоо бүр тэр үн цэнтэй гайхамшигтай айхтар одоо бүр цорын ганц тэр контентыг бүтээхийн төлөө тий яг өөрийн миний гэх юмыг бүтээхийн төлөө бүр одоо тэр хүмүүс ч айгүй амбицтай байна шүү дээ тий зөвхөн одоо тэр нэр алтар ерөөсөө биш байна биднээс бүр шал өөр одоо ингээд сэтгэж штэ тий бас одоо тэр амбиц нь ямар юмд хэрэг болж ийн гэвэл одоо зам дээр байгаа өөрийнх нь замд таарч байгаа бүх юмыг одоо өстө арчаад өнгөрнө гэдэг шиг юунд ч цуцалтгүй ингэж одоо хүчтэй тууштай ингэж зүтгэж чадчихээн тийм үү тэгэхээр зэрэг би одоо энэ залуу үеийнхэнд бас аягүй их найдвар тавьдаг их зүйлийг ойлгоно энэ хүмүүс тий одоо зүгээр цаг хугацааны л асуудал байна. Өнөөдөр ойлгохгүй байж болно. Гэхдээ энэ хүмүүс өөрийнх нь хөгжил цэцгэлтэнд энэ мэдлэг хэрэгтэй гэж хэрвээ ойлгох юм бол энэний төлөө бид нар одоо тууштай явж чадна гэж би боддог тий. За гэхдээ бас нэг зүйл байна. Эрдэнэцгээ яг увдис төгс цомог одоо ер нь одоо миний яриад байгаа сэтгэл хөдлөлийн цомгууд болвол дандаа ертөнц доторх юмсыг л яриад байгаа тий. Энэ ертөнц дотроо бид нар яаж аз жаргалтай байх вэ гэдэг зүйлийг талаар яриад байгаа шүү дээ. Гэхдээ одоо бүх цаг үеийнхэнд
чухал байх одоо мөнхийн асуудал гэж байгаа тий. Одоо ирээдүйд одоо ямар үеийнхэн гардыг одоо тэр нөгөө жинзигээс хойш одоо энэ альфа үеийнхнээс хойш ямар үеийнхэн гарч ирэхийг мэдэхгүй байна. Одоо ингээд аль хэдийн нөгөө амьдралын зохиолын 14-р лекцэн дээр гардаг штэ тий хүний төрлүүд гээд аль хэдийн ингээд маш олон төрлийн хүмүүс бий болчихсон тий роботууд, хагас хүн, кибернетик хүмүүс, кибер хүмүүс тий тэгээ клоныхан за одоо тэгээд ийм сэтгэл суулгацсан одоо суулгаж болох хууц тий одоогийн байдлаар яг суулгаж эхэлж байгаа хальтаа тийм оршихуунууд тий одоо өөрөөр хэлбэл хүний бие махбодтой биш тий тэгсэн мөртлөө одоо ингээд тийм ингээд сэтгэл буюу сүнс суулгахыг одоо судалж байгаа баг суулгаад эхэлж байгаа болов тий тэгэхээр зэрэг одоо хинч байсан тий заавал мэдэх ёстой зүйл болвол одоо сэтгэлэл байгаад байгаа байхгүй одоо ертөнцийн дотроо амжилттай амьдрахын тулд ч гэсэн за энэ ертөнцөөс бүр гэтлэхийн төлөө ч гэсэн бидний одоо судлах ёстой, ажиллах ёстой зүйл болвол одоо ганцхан сэтгэлэл байгаа тийм тий. Яагаад гэвэл бид нар шин бүгдээрээ л жаргалтай байхыг хүсэж дээ шүү дээ. Яаж жаргалтай байх вэ гэвэл ганцхан сэтгэлээр тэрнээс биш одоо бие махбодоор жаргалтай байх гэж оролдоод тэр жаргалч үрд байдгүй юм байна. Материалын зүйлээр одоо юу гэдгийг бусад одоо нийгмийн үзүүлэлтүүдээр хөөцөлтөөд тэр бүх жаргалууд төр зургийн юм байна гэдгийг бид нар ихнээс ингээ батлаад эхэлсэн одоо чеклээд нөгөөдгөө биш гэдэг ингээ зураад эхэлсэн байгаа шүү дээ нөгөө листтэй тий жагсаалтаа. Тэгээд ер нь бол тэр жагсаалтан дээр үлдэх цорын ганц зүйл бол ерөөсөө сэтгэлэл байгаа тий. За гэхдээ энэ дээр нэг ингэж яриад байгаа шүү дээ. Яагаад тэгж юм? Одоо яагаад ганцхан сэтгэлээр жаргалт хүрэх вэ гэдгийг ингээд тайлбарсан нэг зүйл байна. Одоо тэр нэг юунууд байна штэ. Одоо тэр сэтгэл суулгасан за роботууд гэд хэлчихэл та тэр эзэсгээ одоо нэг роботонд одоо ингээд сэтгэл суулгахаар тэр чинь ингээд амьд болчихж штэ тийм үү одоо ингээд сэтгэлээр мэдрээд гэхдээ тэр одоо сэтгэл суулгасан роботууд бол хизээч одоо ертөнцөөс гэтлэхгүй л гэлтэгдэм байлаа. Одоо жишээлбэл гэгэрхгүй тий. Яагаад гэвэл гэгээр л ямар үед боломжтой гэвэл ингэж зовлон амсчээж одоо хэдий чинээ их зовлонг амсаж зовлонгийнхоо мөн чанарыг ойлгож иж төдий чинээ одоо ингэж тэр зовлонг мэдэрсэн тэр мэдрэмжээрээ тэрэлтэд хүчээр гэх юм уу те тэрүүгээрээ тийржээж бид нар одоо хар ухаанаар бодох юм бол те одоо гэгэрнэ гэдэг юм билээ. Тэгэхээр зэрэг тэр хүний энэ одоо махан бодгүй зовлог гэж бид нар муугаар ярьдаг шүү дээ. Энэ мах бод чинь бидний тэр нөгөө төрөх өвдөх өтлөх үхэхийн зовлонг ингээ амсаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг амсах явцад бидний сэтгэлд асар их гэр хөгжил явагддаг. Одоо гэгэрэлд тэмүүлэх тэр тэмүүлэл одоо тэр хатуужил хичээнгүй эдгээр чинь бүгд тэр зовлонг давсан сэтгэлээр л хөгжих боломжтой гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо тэр сэтгэлтэн бусууд амьтныг болвол сэтгэлтэн гэж яриад байгаа шүү дээ тий амьтай болвол сэтгэлтэй байна л гэж яриад байгаа. Сэтгэлгүйнүүд болвол тэр сэтгэлээ хөгжүүлэх боломжгүй л гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг өнөөдрийн бидний амсаж байгаа бүх зовлонгууд биеийн зовлон сэтгэлийн зовлон энэ бүхэн чинь биднэрт бүгдээрээ гарцуулж өгöd байгаа биз одоо нэг одоо биднийг түлхэцтэй хөшүүрэг хөдөлгүүр болж өгöd байгаа байхгүй юу. Гэтэл бид нар нөгөө талаас бүх зовлонг шийтгэх гээд бүх зовлонгоос цухтаад яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр эсэргээрээ харин бидний өнөөдрийн амсаж эдэлж мэдэрч ингэж ойлгохыг оролдож байгаа энэ зовлон болгон чинь биднэрт одоо ингэж гарц хаалгыг нээж байгаа шүү гэдгийг одоо би бас тэр нөгөө өвцдөх цомгороо хэлхийг хүссэн. Одоо ч гэсэн би бас эрдэнэсээ чамд хэлхийг хүсэж байна. Чи бол сайн бас нэг олон удаа надад сонсч л байсан бах та. Тэгээд бусад бүх ээжүүдтэй ч гэсэн хэлмээр байна. За ингээд битэрийн яриа бас нэлээд үргэлжилсэн байна тийм үү эрдэнэсээ. Тэгэхээр би бас энэ юунаас таны энэ хэлснээс би сая юу боддог гэхээр бараг зовлон манд тугай гэж хэлчмээр ч юм шиг тий. Мэдээж яг оршихуй бүхний за амьд оршихуй сэтгэлтэн бүхний туйлын зорилго нь энэ амьдралын зорилго нь мэдээж жаргалтай байх л та. Жаргалтай байхын тэр одоо нандин амин тэр зовлондоо байна уу да гэдэг зүйлийг би нэг хальт ингээд ухаарчлаа багшаа. Сайхан юм уу би өөрөөрөө багшаа яг энэ агшинд бол бахархаж байна. Тантай ингэж нэгэн агшинд энэ сайхан
асуултуудаа тавих боломж олцсон. Завшаан гарсан. Тэгээ та минь намайг тоож миний эмх цэгцгүү энэ гэдгээр асуултуудад маш эмх цэгцтэй тавчхноор олон ээжүүдэд бас гэрэл болох хариултууд өгсөнд багшаа талархаж завшаандаа уйн чөлөө учралт их л олзуурхаж сундаа. За тэгээ хоёулаа багшаа яриагаа тэгвэл өндөрлөе да тийм ээ. Зөндөө гэсэн бас болчлоо. Тэгээд яг нөгөө сонсогч ээж нарт ингээд хэлэхэд нөгөө яг миний лекцүүдийг огт сонсоогүй ч юм уу сургалтанд ороогүй ээж нарт болвол ингээд нэлээд зөрчилтэй санагдчихэж магадгүй. Ягаад гэвэл олон ээж нар тэгж хэлдэг. Анх ингээд сонсож байхад ингээд айгу зөрчилтэй те бид нар ингээд жаргалтай байх хэвээр жаргалын төлөө явж байгаа юм шиг мөртлөө жаргалд хүргэх зам нь зовлон шүү те тэр зовлонг мэдрэх хэвээр тэр шүү хэрвээ амьдралдаа огт зовлон үзээгүй гэх юм уу зовж үзээгүй тийм байх юм бол жаргалтай байх боломж айгүй хумс байгаа жаргалд хүрэх зам нь айгүй урт байх гэдэг ийм нэг зөрчилтэй юм яриад ах юм энэ төр гэд тэгдэг тэгээд олон ээж бас тэгж санагдчихэж болно. Гэхдээ мэдээч хэрэг энэ Эрдэнэс Битэрийн ярьж байгаа одоо энэ хэдхэн минутанд бүх зүйлийг бид нар ингээд ойлгох уулаасаа боломжгүй би ч гэсэн одоо энэ бүхнийг бүгдийг ингээд мэдээд одоо бүр баа бэйгүү мэдээд алган дээр байгаа юм шиг хараад мэдээд ингэж байгаа хэрэг юусоо биш зарим зүйлийг бол би ч гэсэн эргэлзээтэй явж байгаа гол нь би өөрийнхөө одоо итгэж үнэмшиж байгаа энэ бол үнэхээр үнэн шүү гэсэн зүйлийг ярьж байгаа багш нартаа бол би туйлаас итгэж байгаа учраас багш нарынхаа хэлж ирсэн зүйлийг бас ярьж байгаа. Тэгэхээр зэрэг бас нөгөө талаасаа намайг бас яг та нар минь бас уучлж өршөөж те энэ хүн чинь бас л анхлан суралцагч зүгээр одоо надаас арай илүү нэг өөр сувгаар авсан мэдээлэл яриадах шиг байна гэж бас хүлээцтэй хандаарай гэж хэлмээр байна. За тэгээд ээжүүдтэй баярлалаа. Дараагийнхаа шинэ дугаараар хүчин залгая. Эрдэнэ засагтаа бас маш их баярлж байна. Энэ сургалтанд орж ирсэн ээжүүдтэй маш их баярлалаа. Лекцийг сонсдог ээжүүдтэй маш их баярлалаа. Яагаад гэвэл энэ бол хүн болгоны хийдэг хөдөлмөр биш. Амьдрал уулаасаа одоо хаач хэцүү байгаа уулаасаа үрд тийм байсан шүү дээ. Амьдрал хизээ амархан байсан юм бэ те. Одоо үеийн үед л амьдрал амаргүй байдаг. Үрд ийм байх болно. Одоо шинжлэх ухааны техник технологи яаж ч хөгжсөн одоо бид нар нисээд бүгдээрээ одоо хүн төрөлхтөн тэр чигээр нисээд Марс дээр очно уу, Санчир дээр очно уу, хаана очно уу, одоо бүр цоошин галактикийг нэгээд тэнд очно уу. Бид нар хүний бүх хөдөлмөрийг хөнгөвчлөөд одоо дээд зэргийн тав тухтай болгоно уу. Үргэлж амьдрал амаргүй байсаар байх болно. Тэгэхээр зэрэг энэ амаргүй амьдрал донд ингэж цаг зав гаргаад энэ лекцүүдийг сонсоод сургалтанд ороод энэ замаар явна гэдэг бол бас хүн болгоны одоо сансан зоргоор болчдөг ийм зүйл биш. Бүгдээрээ л хэцүү нөхцөл байдлыг даван туулж одоо хэцүү нөхрүүдийн хажууд хэцүү хүүхдүүдтэйгээ бас өөрийнх нь дотор байгаа тэр хэцүү охтуудтайгаа хүүхдүүдтэйгээ л өөрийнхөө тэр сэтгэл дотор байгаа хэцүү дурсамжуудтай удмын хэцүү түүхүүдтэйгээ бас хэцүү аав ээжүүдтэйгээ тий ингээл зурлалдаал хэлхэлдээл одоо ингээд явж байгаа штэ тий тэрнээс биш одоо завтаатай боломжтойдоо ч юм уу илүү ухаантайдаа ч юм уу амьдрал нь арай илүү хөнгөн болоод энийг хийгээгүй гэдгийг би айгүй сайн ойлгодог шүү. Эрдэнэ цэцгээ чамд бас айгүй их баярлалаа. Бүх ээжүүдтэй бас айгүй их баярлалдаг шүү. За тэгээд та нарыгаа бүгдээрээ хайрлан тэврийн удахгүй тэгээд иргэн уулзцаая баяртай.